Самсано Неплийн сургууль зуршлын төгс эрхлэн төлөөлж буй Момшогийн бодлого болон бодолтууд. За Японы засгийн газрын эцэг хөтөлбөр буюу Момшо шалгалтын 2019 оны материал Косэн буюу техникийн коллежийн оюутны физикийн бодлого 2 гэсэн чинь нэг ийм зурагтай бодлого байна. За зурагт үзүүлсний дагуу M масстай B анх А цэг дээр 50 байж байгаад хөдөлж эхэлнэ гэсэн юм байна. А-ш нэг өндөртэй тийм үү. Энд тэгэхээр 50 байсан гэдэг нь болохоор анхны урд нь ерөөсөө 0 байсан. Рест гэхээрээ тийм. Ямар нэгэн тогтмол урдтай энэ төр биш шүү. Зүгээр их анхны урд нь угаасаа 0 байсан. Энд ингээд зүг зүгээр сууж ирсэн юм байна. Тэгснээ хажуу тишгээ үрэлтгүй мөрөө хавтгайгаар болгож эхэллээ. Гэр эндээс нь ингээд нэг жоохон өдөрчлөлийн бол энэ ч өөр ингээд нэг өндрөө алдаа тэрийг хурд болгоод болгоо авчих шүү дээ. Тэнгүүтээ цэцэг дээр ирээд H2 өндөртэйгөө одоо хөөрлөө гэх юм уу. Эндээс ийшээ голгож ирээд ингэж яваад B-гээрээ дараа C дээр ирснээ эндээсээ болохоор одоо мөрийн дуусчихж байгаа юм байна л та. Тэнгүүд болохоор ийш ингээ нэг шидэгдээд хөөрөөд ингэж явчихжээ. За тэнгүүдээ хөндийн хүчний ортолгыг G-ийг агаар эсэргүүцлийг үл тооцож болно. Тэнгүүдээ манай мөрийн маань өөрөө бас угаасаа үрэлтгүй мөрөө байгаа тийм. Тэр ямар нэгэн энерги алдагдал байхгүй. Анх болохоор анх А цэг дээр байсан тийм үү. А цэг дээр өндөр нь mgh гэдэг кинетик энерги потенциал энерги байгаа тийм. Ямар нэгэн кинетик энерги байхгүй анхны урд нь тэг юм чинь тийм үү. За энийг авч яваад одоо B цэг дээр ирэх юм бол яах юм? B цэг дээр бол ямар ч өндөргүй болох юм шүү дээ. Тэгэхээр шууд MVB-ийн квадратыг ухаан хоёр болдог ч юм уу. Дараа нь C цэг дээр ирэхээр болохоор тэнцүү mg H2 өндөртэй бас тодорхой хэмжээний кинетик энергитэй тийм. MVC квадратыг ухаан хоёр гэж тавьчих. Анхны энэ дээр болохоор ямар нэгэн хурдны энерги бичихгүй байгаа. Яагаад гэхээр анх 50 байсан гэж өгсөн. Хоёр дахь B цэг дээр болохоор өндрийн энерги бичихгүй байгаа. Яагаад гэхээр B цэг маань өөрөө энэ газар ирсэн байгаа болохоор тийм. Тэгээд яг энгийн үед буюу C цэг шиг тохиолдолд болохоор өндөр болон яг хурд потенциал нь генерийн энерги хоёулаа байх хэрэгтэй тийм. Тэгээд бүгдээрээ тэнцүү гэж бичиж байгаа. Яагаад гэхээр үрэлт байхгүй гарын эсрүүцлийг үл тооцож болно гэсэн юм чинь. За эхний асуулт нь болохоор B цэг дээр байхад ямар урттай болох вэ? Анх ясын mg H1 өндөртэй байсан тийм. А цэгийн маань энерги тэнцүү B цэгийн маань энерги болохоор MVB-ийн квадратыг ухаан хоёроо гэдэгсэн байна. Энэ имийг энэ имтэй дараа ичи 2 хуваах байсан чинь нөгөө тийш үржих боллоо. VB-ийн квадрат гэдэг бол 2G H1 юм байна. Тэгээд VB-ийн түүл хэдэн бэ язгуурыг авлаа. Язгуураар 2G H1 юм байна. Язгуураар 2G H1 метрик куб секунд гэдэг энэ болчихсон. Аслах биш тийм. За хоёр дахь асуулт нь гэсэн чинь татах хүчний хийсэн ажлыг болно гэнэ. А-гаас C цэг рүү авчирхад татах хүчний хийсэн ажлыг болно. Энэ ерөөсөө юу гэж хэлдэг вэ? Анх болохоор mgh1 энергитэй байсан шүү дээ. Тэгмүүд энэ дээрээ ирэхдээ тэргээ бүгдээрийг хурд болгох гэдэг байна шүү тийм үү? MVB-ийн квадратыг ухаан хариулгасан. Тэгээд mgh1 энерги зарцуулаад энэ MVB-ийн квадратыг ухаан хариулгасан. Тэгмүүд татах хүчний хийсэн ажил гэдэг нь болохоор ерөөсөө энийг хэлэх гэдэг байна. mgh1 энергитэй байсан тэрий чинь энэ газар руу авчирсан. Тэр чинь татах хүч байгаа учраас энэ чинь угаасаа энэ доошоо явж газар руу ирээд байгаа шүү дээ. Тэгээд татах хүчний хийсэн ажлын тохиол болохоор энэ нөхгүй юу? Манай тохиолдолд болохоор гэсэн чинь сая асуухтаа А-гаас C-ийн хооронд гэж асуусан шүү дээ. Тэр А дээр байхдаа болохоор H1 өндөртэй байсан. Тэгээд B дээр ирлээ C дээр ирэхдээ болохоор одоо H2 өндөртэй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр H1 өндөртэй байсан юмыг H2 өндөртэй газар руу авчирлаа. Тийм тохиолдолд татах хүч ямар ажил хийсэн юм бэ гэхээр mg H1-ээс хасдаг нь mg H2 гэж байна. mg H1-ээс нь mg H2. Уул нь бол яг нийт энерги бичих юм бол анх тийм mg H1-тэй байсан, хоёр дахь B дээрээ MVB-ийн квадратыг ухаан хоёр гэсэн, гурав дахь нь болохоор mg H2 нэмдэг нь MVC-ийн квадратыг ухаан хоёр гэсэн байгаа тийм үү? Тэгэхээр би mg H1-ээс хасдаг нь mg H2 байна гэдэг чинь энийг нөгөө тийш нь гаргацсан гэсэн үг шүү дээ. Тэр энэ бол тэнцүү өөрөө бас яах юм MVC-ийн квадратыг ухаан хоёр бол байгаа шүү. За тэгэд харин энэ mg H1-ээс наашаар би эндээс яах юм mg-ийг хаалтнаас гаргаж байгаа тийм. Хаалтан дотор энэ дээр H1 бүрэлдэхүүн нөгөөднөөс нь H2 бүрэлдэхүүн. Татах хүчний хийсэн ажил гэх юм бол энийг хэлэх юм байна. Энэ дээр хоёр дээр нь D юм байна. Нэг дээрээ болохоор B юм байна. За гурав нь болохоор C-цэгээс хөөрсөн блок маань газрыг мөрөх хүртэлтэй газрыг цохих хүртэл болохоор how long гэнэ энэ хэр хугацаа зарцуулах вэ гэж асуугаад байгаа шүү. Түнш ямар зам явах вэ гэж асууаагүй. Тэ хэр удах вэ? Хэр удаж яах юм газар өрөх вэ? Тэгмэд
Яасан блэ? Сая 2 дугаар асуултан дээр бид ингэж үзсэн шүү дээ. Татах хүчний хийсэн ажил буюу mg h1-ээс нь h2 юм байна. Энэ маань өөрөө болохоор mvc-ийн квадратыг бохно 2 байгаа юм байна гэсэн байгаа. За эндээс болохоор би энэ m-ийг энэ m тэгээ дараа ичиж 2g гэж жаад h1-ээс нь h2 тэнцүү vc квадрат боллоо. vc маань болохоор хэд юм бэ гэх юм бол язгуур дээр 2g h1-ээс нь h2 юм байна тийм үү? Энэ үнэтэй энэ хариуцлалт нь 2g h1-ээс нь h2 гэд энэ дэхтэй болохоор юу баад байгаа шүү. vc тийм үү? Энэ бол одоо метр секундээр байх хэвээр. Манай би c-цэгээсээ те а-гаас явлаа b дээр очлоо c дээр ирлээ. Эндээс хөөрөхтэй одоо энэ vc хурдаар ишээ хөөрж байгаа юм байна гэсэн юм хурд байгаа. Түүнээс биш ийм тийм секунд биш шүү дээ тийм үү? Энэ секунд гэдэг явчихсан юм. За тэгээд гол нь болохоор энэ чинь өөрөө хэвтээ тэнхлийн дагуу x тэнцүү яах юм? vc тэгэл ишгээ хэвтээ тэнхлийн дагуу бол ингээд тогтмол хурдтайгаа яваад шүү дээ. А y-ийн дагуу болохоор яах юм? h2-оос хасдаг нь g квадратыг ухна хоёроо. Тэ y-ийн дагуу болохоор ямар нэгэн анхны хурд байхгүй. Тэ y бол 0. Анхны хурд байхгүй. Тэгснэ доошогоо g хурдталтай байгаа юм чинь доошогоо хэдүүлээ v-ийг тэнцүү 0-оос хасдаг нь g-тэй гэж үчих хэвээр тэ. Тэг хасах g-тэй буюу доошогоо g-тэй хэмжээний хурдтай болоод яваад байна. Тэрнийхэн дагуу ямар зам туулах юм бэ гэх юм бол g квадратыг ухаан 2 зам доошогоо явна байхгүй юу? Тэ? Тэр өндөр нь анх h2 байсан юм чинь доошогоо ийм зам яваад на гэдэг нь хасна үстэй y-гээсээ. h2-оос хасдаг нь g квадратыг ухаан 2 гэж юм бол энэ бол y-ийн координат нь байх юм. Тэгээ газар хүрнэ гэдэг чинь y нь өөрөө 0 болно гэсэн үг шүү дээ. h2 тэнцүү g квадратыг ухаан 2 боллоо. Энэ хоёрыг нийшээ үгүй g-г нь бас доош нь хувааж үгүй. T квадрат тэнцүү 2h2 хувахан g. Тэгээд T тэнцүү язгуур дээр 2h2 хувахан g. Гэдэг бол энэ бол одоо газар хүртэл ямар хугацаанд явах вэ гэсэн хугацаа. 2h2-ыг хувахан g гэрэн c байна тийм үү? Энд c. Ийм хугацааны дараа газар хүрнэ. Одоо энэ хугацаагаа буцааж авчираад энэ хугацааны оронд тавьчих юм бол x-ийн дагуу vc гэдэг чинь энэ болцсон маань. Тэгэхээр яах нь x тэнцүү язгуур дээр 2g h1-ээс хасдаг нь h2. Тэгээд язгуур дээр 2h2g энэ g-г нь энэ g тэгээд дараа ичи энд нэг 2 байна, энд нэг 2 байна гэхээр язгуураас 2 нь болох чинь тийм x тэнцүү 2 тэгсний язгуур дээр h2 h1-ээс нь h2. Ийм хариу байх юм бол энэ болохоор x руу ийм замд явж штэ. Энэ c-гээс хүрсэн юм маань болохоор ингэж явж хагаад c-гээс ямар зайд ийм x зайд унах юм байна гэсэн тийм зай гэсэн үг. Энд дээр л h2 өндрөөсөө гарсан юм чинь газар руу явахдаа эндээс олсон те. Тэгээд энэ ийм хугацаанд газардах юм байна гэсэн. Тэр хариуг нь болохоор асуусан болохоор тэрийг нь тавьсан шүү. Түүнээс биш яхаа энэ vc-ийн хурд мартыг асуугаагүй шүү дээ. Энтэй адилхан гарч ирсэн ч гэсэн энэ чинь хурд байсан юм секунд энэ биш байсан шүү тийм үү. За тэгээд гарч ирсэн өгнүүд гэх юм бол ийм байна. Нэг сайхан скриншотыг цээжлээд авчих хэрэгтэй те. Өндөр байсан за гулгалаа үлдгүй мөрийг хатаргуу гар болгосон тийм үү. Тэнгүүд цээцэг дээр юмудаа хөөрсөн буюу одоо яг шидэгдсэн ч гэх юм уу те. Хэвтээ автрын дагуу бус автрын дагуу үний өчнө ортол гэдэг маань зүгээр нөгөө g тэнцүү үлээ 9.8 метрийг ухаан секунд квадрат тийм үү. Тэрийг хэлж байгаа. Агаарын эсрүүслийг мэдээж хэрэг үйл тавьж болно. За газар хүртэл ямар хугацаа зарцуулсан бэ? Эсвэл яг хүндийн хүчний хийсэн ажил нь ямар вэ гэсэн үг юм байна. Нэг лайн байлаа. Баярлалаа баяртай. Дараа дахиад уулзъя.